Эрдэнэ төгс Science Show хамтдаа шинжлэх ухааныг туршилтаар нотолцгоё. Өнөөдөр бидэнд зарим нийш, батарей, мөн нефрон утас байна. Эднийг ашиглаад юу хийж болохыг харцгаая. Эхлээд дөрвөн ширхэг зарим нийшийг тал хүртэл нь хөрөөдөн бидний өмнө хөрөөдөд бэлтгэсэн байгаа. Одоо эдгээр бэлтцүүдийг ашиглаад суурь угсарья. За. Одоо цаван маань халдсан юм чинь цавгаараа хооронд нь найд. За. То. Нэг үзнэ. Одоо эргүүлээд одоо сүүлийн нийтлээ. Одоо ингэж суурь маань бэлэн боллоо. Одоо дээр нь хавтан угсрыг. За. Энийг арай ухртын их арга байхгүй юм бата. Мэдлээ. Эхлээд хавтангаа угсрыг. За, одоо цавууд нь за одоо нөгөөдлийн за одоо хатах хооронд нь ишээ бэлтцгээе. За. Одоо 3 ширхэг зарим иш давхарлана. Эхлээд эхний хоёр оноо. За. За одоо хоёр дахь нахаас өмнө ишнийхээ хэсгийг одоо тавууга түрхээд дээр нь нам. За. Одоо энийг энэчэн ингэж наахын тулд бас л цав хэрэгтэй. Эхлээд энэчэн цаваагаа түрхий. За одоо тогтоогоор угсарч өгнө. За одоо би тогтоогоороо хийцэн бас нефрон утсаач тогтооцсон. Хардаа нефрон утсаа үзүүрээс нь 500 хүртлээр ороно. Одоо доотлон нь явуулаад нефт гарсан нөхөнтэй бэхэж өгнө. Би шүдний чигчлүүрээ Тейлор болгон орхисон байгаа. За хүүхдүүдээ энэ юу шиг харагдаж байна? Тийм ээ, зөв талаа. Мэдээж
хөөцсөгч. Одоо ажиллуулж үздэхээ. За одоо батарейныхаа хар утас нь буюу хасах цэнгийг доор нь харин улаан өнгөтэй буюу нэмэх цэнгийг дээр нь өгье. За харин одоо тэр хооронд төмөр утас маань халсан болохоор хөөсөнцрөө зүсч үзүүлье. За миний юу хийсийг хараарай. Монгол гэв. За хүүхдүүдээ өнөөдөр бид юу хийв? Тиймээ хөөцсөгч. Дараагийн удаа бид хөөцсөгч ашиглаад үнэхээр янзтай юм хийв. Эрдэнэ төгс сайенс шоу хоёлоо өнөөдөр бид шинжлэх ухааны туршилтаар нотлоо.